Нийслэл хүрээндх хүний махан хүнстэнгүүд дарагдсан түүх. 1920-ад оны үед Хятадд Фэн Юсян хэмээх алдартай цэргийн эрхтэн байж, тэр нөхөр монголчуудын сайн мэдэх Сүү Шүчан генералыг 1921 онд Тянжин хотод амийг нь хороосон гэдгээр алдартай. Монголын тухайн үеийн бараг л номер 1 удирдагч болох Дамп Даржаа 1924 онд Жанчхүү хотноо хүрэлцэн очоод умард Хятад даяар нэр нөлөө бүхий Фэн Юсян генералтай уулзч байсан байгаа юм. Энэ бүхнээс үзэхэд тухайн үеийн Монголын удирдагч нар Хятадын дотоод нөхцөл байдлыг маш нарийн гярхаа ажигладаг байсан нь ойлгогддог. Фэн Юсян генерал 1926 онд Монголд хариу айлчилж нүд нээж тархи цэнгэлсэн тухайга Миний амьдрал дурсамж номондоо тодорхой тэмдэглэн өгүүлжээ. 1947 онд Шанхай хотноо эвлүүлсэн уг номноос тухайн үеийн Монголын нийгмийн талаар маш чухал үнэт мэдээлэл олж үзэж болохоор байна. Манч нар буддын шашныг буруу зорилгоор ашиглаж монголчуудыг мөхөөх бодлого баримталж байсныг Фэн Юсян генерал дурсамжиндаа гярхаа ажиглан өгүүлсэн байдаг. 8 өвгөнтэй айл байлаа гэхэд 7 заавал лам болох журамтай. Ганц хүн л хар чигээрээ байж мал ахуйгаа маллах боломжтой гэх мэт. Монголоос буцаж Хятадд очсны дараа өөрийн эрх мэдэл бүхий нутаг дэвсгэрт сүм хийдийг сургууль соёлын байгууллага болгон хувиргах арга хэмжээг шийдвэртэй авч хэрэгжүүлж байсан тухайга өөрийн номонд бичжээ. Тэр нь бодвол Монголд байхдаа Монголын хувьсгалчдаас ойлгож ухаарсан сургамжтай холбоо бүхий байж таарна. 1926 онд тэрбээр Жанчхүү хотоос автомашин хүлэглэн улс төрийн хүрээний дотны анд нөхөр болох Дамп Даржаагийн урилгаар Монгол улсад анх хөл тавьжээ. Зам зуур хэдэн зуун мянган зээр хажуу хавиргаар машинтай уралдан тахилдж байгаа дүр зургийг зураглан өгүүлсэн бас гайхалтай. Тэгээд Улаанбаатарт нэрээ дөнгөж авчгаад байсан нийслэл хүрээнд хөл тавихад Дамп Даржаа дарга нам төрийн бусад удирдагч нарын хамтаар түүнийг гүн хүндэтгэлтэй хүлээн авсан аж. Монголд байх хугацаанд интернационал үдэшлэгт оролцсон нь маш гүн сэтгэл үлдээсэн тухай бичжээ. Хятад, Япон, Энэтхэг, Тайван, Вьетнам, Жууд гээд тухайн үеийн голлох том үндэстэнгийн төлөөлөл бүгд нийслэл хүрээнд чуулдаг байсан. Тэр сонирхолтой арга хэмжээнд оролцож байсан аж. Ер нь гагц Гоминдан нам гэлтгүй Дэн Сяопингээс ахуулаад Хятадын коммунист намын нэр хүндтэй удирдагчид нийслэл хүрээнд үдлэн буугаад зөвлөлт Орос руу явдаг байсан байгаа юм. Одоогийн Улаанбаатар хотын хуучин захиргааны барилгын ард талын дан дүнзэн байшинд Дэн Сяопин 3 сар амьдран сууж байсан гэдгийг одоо мэдэх хүмүүс цөөхөн байхаа. Тэр ховор түүхэн дурсгалыг буулгаад хайчглуугүй хадгалж чадвал хожимын өдөр Хятад жуулчдын нүдийг хожирлах адаглаад 6 ахуулах маш чухал ховор сонин түүхэн баримт юм л та. Умард Хятадын цэргийн голлох эрхтэн болох Фэн Юсянгийн цэргүүдэд Орос улсаас хүргэдэг байсан зэвсэг техникийн дамжин өнгөрөх гол бааз бас л нийслэл хүрээ болж байжээ. Монголын удирдагчид ийхүү Фэн Юсян генералын судсыг чангатгаж авсны чандын нууц нь зүүн хойд Хятадыг эргшээн захирсан 300 мянган цэрэг бүхий өөр нэгэн том цэргийн эрхтэн болох Жан Зуалинийг тогтоон барих уран нарийн арга байсан байгаа юм. Өөрөөр хэлбэл Жан Зуалин Фэн Юсян нэрт хоёр цэргийн эрхтэн хоорондоо гал ус мэт харшилтан тэмцэлддэг байсныг маш сайн мэдэж байсан ажээ. Өвгдөө эцсийн хашир хэрсэн ухаан гэж энэ шүү дээ. Фэн Юсян генерал Бөмбөр ногоон театрт болдог интернационал үдэшлэгтэр 20 гаруй насны гуа сайхан монгол охины шигшэрэг биелгээ үзснээ ам олохгүй магтсан байдаг. Өөр бас тухайн үеийн Монголын нам төрийн тэргүүн нарын нээлттэй хуралдаанд өдөржин оролцсон тэмдэглэлч бас л сэтгэл хөдлөмөр. 30 гаруй хүн багтахаар жижиг өрөөнд 60 илүү хүн чихэлдэн суучгаад 7 цаг хуралдахдаа дунд нь ганц цагийн завсарлага авсан. Тэр зур хүн болгон 2 зүсэм харт алах ганц аяг харцаа уучгаад хуралдаанаа үргэлжлүүлэх юм. Энэ нь манай Хятадын ихэс дээдсийн тансагтай харьцуулах юм биш. Ийм л энгийн даруй чигч шудраг удирдагчнаа улс орон өөдлөн дэвжилгүй яах вэ гэж дуу алтан багтсан байдаг шүү. Энэ бичлэгийг уншсан суугаа Монгол ардын намын амьдралдаа ажил хийж үзээгүй цүнх барьж улд долоож өдий зэрэгт хүрсэн хурган төлөн коммунистууд нэгийг бодож хоёрыг санаасаа билээ. Ер нь генерал Фэн Юсянгийн Миний амьдрал номыг залуу орчуулагч нар орчуулад уншигч түмэндээ хүргвэл сонирн байж мэдэх юм.
Бас Жан Зуолингийн цэргүүдийн дайралт хонхууц нэрт дээрэмчдийн саад бэрхшээлийг даван туулаад Фэн Юсян тэргүүтээ Хятадын дэвшилтэд үзэлтнүүдэд зөвлөлт Оросын зэр зэвсгийн тусламж дэмжлэгийг амжилттай гардуулан өгч байсан Монголын нууц албаныхны алдар гавьяаны тухай сонирхолтой дэлгэцийн бүтээл хийвэл өмнөд хөршийн зах зээлд борлуулалт маш сайн байх нь тодорхой. Энд олон зүйлд нурчих нь яах вэ? Түүний дурсамжид маш сонирхолтой өөр нэг тэмдэглэсэн зүйлийг энд цухас өгүүлье. Тухайн үед нийслэл хүрээнд олон арваараа сөрөглөн амьдардаг байсан төвд банхрууд гол төлөв хүн тавьдаг газар очиж хүүр сэг зэмээр хоолдог байж л дээ. Тэр нь нийгмийн амьдралын хүлээн зөвшөөрөгдсөн хэвшил суртал шахуу зүйл болсон байна. Тэр догшин зэрлэг ноход хүний махны амтанд орчихсон арайч амьд хүн рүү дайрдаггүй байсан бололтой. Тэгж байтал нийслэл хүрээнд суурьшсан Орос цэргүүдийн дундаас хоёр архин дуртай баран байгаад нэг удаа хатуу эдтэй хэдрүүлэн хэрэглэж зам зуртаа тасраад унчихсан гин. Тэр хоёрыг хүний махан хүнстэн буюу нийслэл хүрээний төвд банхрууд гүнцгэлчихгүй хайчих. Түүнээс улбаалаад улаан Оросууд нийслэл хүрээний хүний махан хүнстэнгүүдийг ядаж устгасан тухай сонирхолтой баримтыг генерал дурсамжиндаа өгүүлжээ. Хүний махан хүнстэнгүүд үгүй болсон хэдий ч 70 давхар 1-р оролын арын дэнж зэрэг газарт 1950-аад оны сүүл хүртэл талигачдыг ил задгаа хөдөөлүүлдэг байсан тухай намайг залуу байхад тухайн үеийн цүлх хар өвгөд сонирхуулан хуучилдаг байж үлээ. Сонирхвол энэ тухай тэдний хууч яриаг өгүүлж болох юм.